Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал бол эргээд харахад бол 58 мянган гаруй төрийн өмчийн компаниудад ажиллаж байгаа тоог бол гарсан. За үүнээс 4.7 их найт төгрөгийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мэдээлэлээ ирүүлдэг 122 төрийн өмчит компани 5 компани нэгтгэж бүрдүүлдэг. 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийг орлогыг бүрдүүлдэг. Үлдсэн бусад одоо компаниуд буюу 41-2 орчим компани хасах 150 тэрбумын алдагдaltaй ажиллаж байгаа гэсэн ийм тоо бол гарсан. Энэ хүрээндээ бол энэ хууль батлагдсанараа бид статусыг ойлгомжтой болгоно. Статус гэдэг нь юу вэ гэвэл төрийн өмчит компани баялагын санд орлого төвлөрүүлэх ёстой. Үүрэгтэй төсөвт орлого төвлөрүүлэх ийм үүрэгтэй байна. Ингээд эдгээр компаниудыг төрийн өмчийн корпорац буюу хөрөнгөний менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг менежментийн компанитай одоо нэгтгэж зохион байгуул. Тэгэхээр цаашдаа бол төрийн өмчийн компани гэдэг статус дотор бол ашиггүй, орлогогүй ажилдаг, алдагдал хүлээдэг компаниуд байх боломжгүй болж байна гэсэн. Мэдээж одоо үн тарифын зохицуулалттай зарим байгууллагуудын хувьд бол бид нар нэгтгэх үйл ажиллагаануудыг одоо яралтай зохион байгуулах өнөөдөр бол шийдвэрийг гаргасан. За энэ хүрээндээ төрийн өмчит компани бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг өргөн мэдүүлж байна.